Сайн байцгаана уу? Шинэ оны минь хүргэе. За, өнгөрсөн 6 сард би миний 2025 оны худалдаа авалт гээд видео хийжсэн. Тэрнийхээ үргэлжлэл болгоод 2 дугаар хагаст хийсэн худалдаа авалтуудаа харуулъя гэж бодлоо. Тэгээд энэ хугацаанд болохоор би аль болох юм төлөвлөгөөгүй худалдаа авалтуудаа багасгахыг хичээсэн. Тэгээд ер нь л угаасаа ингээд урт хугацааны худалдаж авах зүйлс ихэ жагсаалт юм уу эсвэл тухайн жилдээ тухайн улиралтай зайлшгүй шаардлагатай хувцснуудынхаа жагсаалтыг гаргацдаг л та. Тэгэхээр тэгээ хэдий тийм жагсаалт гаргаад тэрийг ингээд дистаралтаар авахыг хичээдэг ч гэсэн бас нэг юм хямдрал таарах ч юм уу эсвэл гадуур явж байгаа нэг сэтгэл хөдлөлөөр ч юм уу худалдаа авалт хийж гээд байдаг шүү дээ. Тэгээ тэрнээсээ үүдээд одоо ингээд хувцсны шүүгэнд тухайн улиралтай нэг ч удаа өмсгөгдөхгүй хувцснууд их болоод тэгээд ингээд бас өргөө зарж гарах гэдэг учраас тэрийг багасгахыг хичээсэн. Тэгээд бас баг зэрэг үр дүнгээ өгж байгаа. Тэгээд энэ удаад болохоор би бас өөрийнхөө тэр wish list-энд их урт удаан хугацаанд байсан зүйлсээс зарим нэг нь цуглуулж чадсан байгаа. Жишээлбэл би нэг тийм аюу гоё яг цэвэр илхэн жакеттай болмоор байсан. Тэрийг олж авсан. Бас гоё юм хар жижиг өсгийтэй бүүцтэй болмоор байсан. Тэрийг олж авсан ч гэдэг юм ингээд бас өөрийнхөө wish list-ийг бас нэлээд хэдийг чеклж амтсан ийм үе байлаа. Тэгээд одоо авсан зүйлсээ ихнээс нь үзүүлье. За, бичлэгээ эхлэхээс өмнө өөрийнхөө биеийн хэмжээг хэлчээ бас харьцуулах хүмүүсээ л дээ. Би болохоор 1.70 м өндөртэй. Тэгээд урдных бичлэгүүд дээр дандаа 1.68 м гэж хэлээд байсан чинь сая сүүлд нэг эмнэлгийн бүтэн биеийн шинжилгээнд ороход болохоор 1.70 м өндөртэй гэж гарсан. Тэгээд ягаад ч өөрийгөө нэг 168 гэ бодоод байдаг байсан үгүй юм байлээ шүү. Жингийн хувьд болохоор 56 кг жинтэй. Тэгээд дээгүүр хувцснууд болохоор ихэвчлэн нэг S, M-ийг өмсдөг. Яг жоохон сул өмсөй гэвэл M-ийг өмсөд, жоохон бариу өмсөй гэвэл S-ийг өмсчдэг. Тэгээд доогуура өмд юбг болохоор ер нь л ихэвчлэн нэг 38 буюу M сайз өмсдөг. Гутлын хувьд болохоор 38 буюу Европ сайзаар 24 өмсдөг. Тий. Гадуур хувцснуудаасаа эхэлчихье. Тэгээд түрүүн миний хэлсэнчлэн миний wish list-энд бараг 2 жилийн хугацаанд ийм гоё 100% илхэн жакеттай болох тийм хүсэл байсан. Тэгээд өнгөрсөн жил Монгол явахдаа бас хайгаад манай монголчууд бас юм савхи идэлээр алдартай штэ. Тэгээд бас Монголоос олж чадаагүй дараа нь Японд ирснийхээ дараа ч гэсэн ингээл дэлгүүр орох болгондоо хараал байсан боловч яг миний хүссэн тэр материал хийцтэй жакетууд олдохгүй. Тэгээд олдлоо ч гэсэн бүр юм хитэцийн үнэтэй байгаад байсан. Тэгсэн чинь сая намар болохоор Zara-гаас бүр юм яг 100% илхэн жакетын баг коллекц гарсан. Маш олон төрлийн өнгө заагууртай. Тэгээд бүгдээрээ бүр үнэхээр гоё байсан. Би баг бүгдийг нь очиж өмсөж үзээд за тэгээд бас зургуудыг хараад хүмүүсийн стайлинг хийсэн байдлыг харж ингэж харьцуулж агаад за надад бол яг энэ загвар нь илүү тохирох юм байна. Тэгээд миний одоо юу гэдэг амьдралын хэв маягч гэдэг юм уу тэрнтэй илүү тохирох юм байна гэж бодоод энэ загварыг нь авсан байгаа. Тэгээд энэ бол бас харцсангүй богинохон бомбер загвартай. Доотлолтой юм ирзэнтэй энийг ингээд татаад чангалаад илүү хөөргөд нарийнхан болгоод өмсчиж болдог. Өнгөний хувьд болохоор каки ил гэсэн байсан л да. Сайт дээр гэхдээ нэг юм хаяа харахаар борч юм шиг хаяа харахаар жоохон ногоон юм шиг юм өнгөтэй. Тэгээд урталтай ийм хоёр карматай хажуу талаасаа ордог, бас урдаасаа ордог. Цахилгаантай. Тэгээд захыг нь бас ингээд үүтэнд бол босгоод тэгээд конопын ингээд коноптод ингээд салхи малхи хаагаад бас өмсөж болохоор яг гоё юм өөрийнхөө хүсчихсэн жакетыг олж авсан. Яг миний 100% санаанд нийцсэн ийм гадуур хүрэн байгаа. За дараагийн худалдаа авалт болохоор яг төлөвлөөгүй байсан худалдаа авалт. Тэгээд би ер нь бол одоо яг нөгөө wish list-энд байгаа зүйлсээ худалдаж авах юм уу? Эсвэл заавал хүнд чинь нэг юм хэрэгцээтэй юмнууд аа штэ таар цагаан бодуулах гэдэг юм уу? Эсвэл бүр үнэхээр дурлаад байгаа юм аа авъя гэж бодчихсон байхгүй юу? Тэгээд яг энэ жакетны хувьд болохоор би бүр яг анхны харцаар дуурлаад бүр ингээд харцаа салгаж чадахгүй, өмсчээ тайлж чадахгүй байсан зүйл маань болохоор авсан. Тэгээд манай гэрийнхэн сая 10 сард Японд аяллаар ирэх үед бас бид шопинг хийж явж байгаад Шинжукуд байдаг Gap-ийн дэлгүүрээр яг ороод ингээд урсдаг шатаар доошо буугаад явж исэн чинь энэ жакетыг яг манекенд өмсгөөд ингээд хоош нь харуулаад тавьчихсан байхгүй юу? Тэгээд бүр энэ тайл амар гоё харагдаад тэгээ бүр шууд дуурлаад очиод манекенээс энийг тайлж өмсөөл тэгэл ерөөсөө тайлж чадахгүй байсаар агаал аваад гарсан байгаа. Тэгээд энэ болохоор size нь XS айгу том өмсгөлтэй юм билээ. Би бол гадуур хувцас хөвчлэн
эмиг өмсөд байгаа. Тэгээд энэ болохоор XS байсан. Хатуу джинсэн материалтай. Тэгээд уудах тусмаа цайралт нь ингээд улам гоё болохоор тэг ингээд айгүй гоё загвартай байгааз бэлхүүсийг айгүй тодтогдог. Тэгээд юм богинохон тэгээд бас эндээ нэг юм үстэй, хиймэл үс маягийн үстэй. Энэ нь тайлэгдчихдэг. Гэхдээ энийг нэг ингэж авахаар энэ гоё сүрэн алга болчдөг болохоор би бол яг ингээд энэ чигээр нь л өмсөд байгаа. Тэгээд амар зөндөө өмссөн. Энэ бас өмддөг ахсараа байсан юм. Тэгээ өмд нь бүр юм хитрхи загварлаг яг би өдөр тутамдаа нэг их тэгэж олон өмсгөөргүй байсан болохоор зөвхөн жакетыг нь авсан. Өвлийн гадуур утаснуудаа харуулъя. Тэгээд өнгөрсөн жил би Zara-гаас нэг тийм цагаан хиймэл үсэн шүүб аваад айгүй их өмссөн гоё байсан болохоор энэ жил 2 үслэг шүүб авсан байгаа. Тэгээд эхнийх нь болохоор ирвсэн юм шиг цоохор өнгөтэй юм богино загвартай шүүб байна. Тэгээд энэ болохоор юм том иргсэн захтай. Ер нь яг нэг энэ загвартай шүүбнүүд бол жил болгоно л Zara-гаас өнгөнгөөрөө гараад байгаа шүү дээ. Тийм хажуугаараа ордог юм 2 карматай нэг юм таттай түгжигдчихдэг юм харагдах нь байна уу? Ийм түгжээтэй. Тэг ингээд айгуу гоё цэвэрхэн дулаахан хөнгөн ийм шүүб авсан. За дараагийнх нь болохоор арай өөр загвартай ийм бор шүүб байна. Энэ болохоор ийм иргсэн пижакны юм шиг ингэртэй. Тэгээд энэ нь айгуу гоё эмгтээлэг түрүүнийхээс арай нэг өөр загвартай байгаа сте тий. Ийм арай цэмбгэр загвартай. Тэгээд карман болохоор урталтай юм. Уудан карматай тэр хагтай гадна л та. Тэгэнгүүтээ энэний хамгийн гоё нь юу байсан бэ гэхээр яг ингээ боддоор нь харахаар бүр яг ингээ жинхэнэ булах шиг юм сортой юм шиг ингээд гэлтгэнж харагдаад байгаа надад айгуу гоё санагдсан. Тэгээ бүр яг ингээд жинхэнэ амтны ус шиг бүр айгуу гоё хийсэн билээ. Доогоороо өмсөх хувцас за өмд ч юм уу юпг ерөөсө ганцхныг авсан юм байлээ. Тэгээд тэр нь болохоор энэ H&M-ээс авсан юм саарлж жинсэн өмд байна. Тэгээд энэ болохоор ингээд бүр айгүй урт тэгэнгүүтээ юм доошоо трапеза маягийн загвартай өргөө өмд байгаа. Тэгээд энэний деталууд нь надад айгүй гоё харагдаад ингээд зүгээр л нэг шулуун биш. Айгүй юм олон төрлийн оруулахтай деталтай болохоор тэр нь айгүй гоё дийчин байсан. Тэгээд нэг ийм ганц өмд авсан. Хиймэл үсэн малгай. Тэгээд яг Японы өвөл бол нэг юм өстэй малгай өмсгөр хүтэн болдоггүй л дээ. Гэхдээ ингээд нэг загвар олоход ингээд өмсөе гэж бодоод нэг юм өстэй малгай авсан байгаа. Тэгээд гутлнуудаа харуулъя. Тэгээд миний эхний худалдаж авсан гутал болохоор Zara-гаас яг ийм 100% ийлхэн урт түрийтэй ийм бүүц авсан байгаа. Тэгээд энэ нь болохоор өсгийн нэг за нэг 4 юм уу 5 см өсгийтэй. Ийм бас жоохон бүдүүн өсгийтэй болохоор хөл өвдөхгүй. Тэгээд ийм гоё шовх ханшааштай. Тэгээд намар бол ийм илхэн гутлнууд аягүй гоё идэг болохоор би энийг намарт зориулж авсан. Тэгээд урд нь Zara-гийн гутлнууд нэг жоохон ингээд доод хэсэг нь аягүй хатуу хөл аягүй өвдгөөд идэг байсан бол энэ гутлын хувьд яг энэ үлмийн хэсэг дээрээ бүр ингээд ийм зөөлөвчтэй аягүй гоё зөөлхөө ингээд ийм хүнжилтээр ч юм уу матрас нэг гიშж юм шиг ийм зөөлхөн болчихсон байсан. Тэгээд энийг бол би ерөөсөө намар өдөржин өмсөд алхаад хахад хөл өвдөхгүй бараг пүүц шиг шахуу юм аягүй хөл твтэйхэн ийм гоё илхэн гутал авсан. Энийг авчаад хүү өстө яг ийм загвартай хар гутал байдаг бол гоё доо гэж бодоод угаасаа миний виш листэнд нэг тийм дамхуу өсгийтэй тэгээд хар юм урт төрөйтэй бүүц байгаа л хэсэхгүй. Тэгэл бас хайгаал яг санаанд нийцсэн юм олдохгүй байгаад байсан чинь Zara дээр яг тэр бүз гарангуудаа шууд гараал дуусаал тэрөөсөө олдохгүй байсан. Тэгээ би бүр ингээд нөгөө нэг сагсандаа хийчихэл хүлээгээл баг өдөр болгон орж хүлээгээл лээсэн чи яг нэг удаа миний ярьцмаар гараад тэгэнгүүт нь ерөөсөө нөгөөдгөө шууд дарж аваал тэгэл дууссан. Тэрнээс хойш дахиж орж ирээгүй. Тэгээд энэ бол санийхтай загварын хувьд нэлээд адилхан. Үсгийн бас нэг юм 4-5 см орчим үсгийтэй. Тэгээд энэ гутлын хувьд ингээ ямар ч цахилгаангүй шууд ингээд углаад өмсчдөг болохоор тэр нь айгуу гоё цэвэрхэн санагдаад байгаа. Бас юм жоохон өргөндөө түрийтэй. Тэгээ уртл нь юм гоё шовх хоншоортой. Бас л дотроо нөгөө юм гоё зөөлөвчтэй болохоор хөл өвдгөхгүй. Тэгээд энийг анх авчаад болохоор би жоохон гэж бодсон нь. За ингээд харьцуулаад харах юм бол энэ илэгнээ ингээд хажуу талаараа нэг юм илүү урт хэсгээр юм нэг илүү бор оруулахтай болохоор яг ийм оруулахтай гутал бол одоо хэрэглээндээ илүү дээр байдаг гэх юм уу. Ягаад тэгэхээр
одоо хүн ч мэдээж ирэг алхах чам чинь чулуун болго өшөөлөх ч юм уу нэг юм бас юмнууд гарна штэ. Тэр тохиолдолд гутал руу орохгүй нэг доотлын хамгаалагч ирзэнээрээ ингээд орчдөг бол энэ харан болохоор тийм байхгүй байгааз ингээд харьцуулаад харах юм бол тэгээд нэг жоохон эргэлдэж байгаа. За тэртээ тэгэл хар гутал аваад ганц нэг жоохон халцраал тэрийг нь будаж мудаал өмсдөг юм чинь гэж бодоод авсан. Гэхдээ ямар ч асуудалгүй би энийг бол бас авчаал айгүй олон өдөржин гадуур алхахтаа өмссөн. Тэгээд одоогийн байдлаар бол асуудалгүй зүгээр л байна. За ийм хоёр гоё бүүц авсан. H&M-с зүгээр л нэг ийм Mary Jane загвартай, ийм бор дээр хар судалтай ийм намхан гутал авсан. Тэгээд энийг авчиад бол нэг ч өмсөөгүй байгаа. Яагаад энийг авсан бэ гэхээр тэр яг нөгөө 25 оны эхний хагас судалтаж авсан зүйлс гэдэг дотор маань яг энэний юм улаан байгаа байхгүй. Тэгээд тэрийг би авчиад бүрстэг нэрээ хамгийн их өмссөн. Тэгээд хямдхан авсан ирнэ. Яагаач хөө ингээд хүл дэвтэйхэн гоё байсан болохоор яг энэ төстэй адилхан загварын юм өөр өнгөтэйг нь авсан байгаа. За үргэлжлүүлээд плажнуудаа харуулъя. Харуулъя ч гэжтэй нөгөө өнгөрсөн 6 сараас хойш би ихэвчлэн нэг тийм зуны плажнууд, нэмэн плажнууд авсан болохоор тэднэрийгээ бүгднийг галтичж ил байгаа арай зузаан гэсэн хоёр плажа харуулчих. Тэгээд тэрөө сонирхчих ивэл 100 миний хийсэн Zara-гийн хямдралын үеэр би юу авсан бэ гэд бичлэгэн дээр маань болохоор бас тэр худалдаж авсан плажнууд маань тэгээд зуны бас хэдэн хувцснууд маань байгаа. Тэрийг сонирхчихвэл үзээрэй. За эхнийх нь болохоор нэг юм аюу зузаан юм хар унсан материалтай, ямар ч суналтгүй энэ хар плажа үлдээсэн. Тэгээд энэний материал нь зузаан болохоор бас өвөл өмсөх боломжтой. Ярийн мөртэй. Тэгээд юм маш урт дэрвэр хормоотой юм хар плаж байна. Polka dot буюу бөмбөлгөн хээтэй. Тэгээ бас юм ханцуугүй. Бас л юм амар урт A-lineтай. Энэ бол бүр үнэхээр гоё плаж, юм гоё зузаан, тааран мөртлөө бүр юм маш зузаан, баг бирзентэн чимшиг тийм зузаан материалтай. Тэгээд бид маш гоё суудаг. Энэ 100 ерөөсөө хямдрахгүй байсан. Одоо энэ өвлийн хямдралаар хямдралд орчихсон байлээ шүү. Тэгэхээр бас энийг сонирхчихсан хүмүүс ивэл амжаад авах нэсттэй. За сүүлийн хэсэгтээ энгийн футболк цамцнуудаа харуулчих. Сая нөгөө шүүп мөв гаргаад ирсэн чинь ингээ нөгөө нэг жоохон өснүүд нь хийсээ тунтлаа цаа явах. Би болохоор сая намар Uniqlo-гийн mini тэгээд ийм жижигэн богинохон бариу футболкнууд гэдэг ийм жоохон сонирхолтой материалтай. Угаасаа ер нь нэг Uniqlo-гийн ийм энгийн футболкнууд чинь айгу амар эдэн штэ. Тэгээд материал сайтай. Тэрнээс ийм хөөх тэгээд ийм цайвар саарал цагаан гэд 3 өнгийг авсан. Тэгээд гурлаа ийм сайзтай нэлээд бариуд харж байгаа. Тэгээд энэ гурыг бол би нэг дангаар нь өмсөх гэхээсээ илүү нөгөө ноолорын цамцнууд ч юм уу ноосон цамцнуудын дотор ингээд ингрийн нэг жоохон гаргаад леер хийгээд өмсөе гэж бодож авсан. 8-9 сарын үед H&M-с энгийн урт танцуутай цамцнууд аваад тэрүүгээрээ бас бичлэг хийж исэн. Тэрэн дээр маань гарч исэн цамцнууд ихэвчлэн байгаа. За эхнийх нь болохоор нэг ийм хөх өнгөтэй. Тэгээд нэг ийм цоорхоотой нэг хүүхдийн маг шиг материалтай ийм дээр ингэртэй цамц байна. Тэгээд ханцуу болон доотлол нь ийм хөрх усны дэлгүүр шиг ийм хэсэгтэй. Тэгээд энийг болохоор яг ийм хөх джинснүүд дээр юм уу эсвэл хөх гадуур хувцсны дотор ингээд өнгө дагуулад өмсчүүл айгу цэвэрхэн байдаг. За дараагийнх нь болохоор бас H&M-с авсан ийм хар маш нэмгхэн гэрэлтсэн материалтай ийм цамц байгаа. Тэгээд бариу энийг болохоор за дангаар нь өмсөн ч гоё харагдана. Эсвэл нөгөө юм ханцуугүй плажнууд дотор ингээд өмсчүүл айгу нэмгхэн болохоор бас гоё цэвэрхэн байдаг. Бас нэг юм бор өнгөтэй цамц байна. Энэ болохоор арай зузаан нэг юм футболкны юм шиг сонолттой материалтай. Тэгээд юм ивингийн загвартай. Тэгээд энийг бас одоо бор гадуур хувцснууд ч юм уу эсвэл бор юбг өмднүүд дээр ингээд өнгө дагуулад өмсдөг. Тэр нь өөртөө байгаа нөгөө гадуур хувцс юм уу эсвэл өмд юбгнүүд их өнгөтэй л ер нь ингээд дагуулад авцсан. За хамгийн сүүлийн юм болохоор Uniqlo-гийн нөгөө hit tech гэдэг угаасаа өвлөхөр бүхэн л авч өмсдөг юм нөгөө дотор хувцснууд байдэн штэ. Тэгээд энэ болохоор энэ жил нөгөө Uniqlo C гэдэг лайнаас нь ноолуурын орцтой ийм hit tech гаргасан байхгүй. Тэгээд тэр нь болохоор ийм хоолойтой болон хоолойгүйгээд хоёр загвар гарсны би хоолойтойг нь авцсан. Тэгээд энэ ноолуурын орцтой болохоор маш гоё зөөлхөн, тэгээд дулаахан, тэгээд айгүй нэмгхэн ингээд
гэрэлтдэг ийм материалтай нөгөө түрүүний хар цамц шиг. Тэгээд айгүй том өмсгөлтэй юм байлээ. Би нэг эсийг авсан ирнэ надаа нэлээд сул таарж байгаа. Тэгээд яг цав цагаан биш нэг ийм өвт мэл юм шиг өнгөтэй. Өнгөний хувьд бол сонголт нь бүр маш олон янз байсан. За 25 оны 2 дугаар хагаст авсан зүйлсээ танилцуулаад дуусчихлаа. Тэгээд яг зарим нэг зуны нэмгэн хувцснуудад алт хийцэн учраас тэднэрийгээ үзүүлж чадсангүй. Магадгүй бас 26 оны эхний хагасын худалдаа авалт, 2 дугаар хагасын худалдаа авалт гээд бичлэг орох байх. Ягаад тэгэхээр би өөрөө яг ийм төрлийн бичлэгүүдийг үзэх айгуу дуртай байхгүй юу? Тэгээд бичлэг маань таалагдж байгаа бол мэдээж хэрэг лайк, subscribe дараарай. Бас комент үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.